Ардсан намын үндэсний зөвлөлтөөр өнгөрсөн амралтын өдрүүдэд хаалттай хуралдаж дараагийн ерөнхий сайдыг тодруулна гэж байсан ч тэгж чадаагүй. Энэ нь магадгүй тус намын дотоод ашиг сонирхлын зөрчлөөс болсон бололтой. Учир нь хаалттай болж хэвлийнхнийг дотогш нэвтрүүлээгүй тус хурлын үеэр үг хэлсэн заримынхаа бичлэгийг олон нийтэд тарааж эхлэв юм аа. Бид нар олон хол чадаагүй. Олон хол чадаагүй учраас бид нар хоёр жижиг намтай нийлсэн. Гайхамшигтай улсуудтай бас нийлчихэв. Манай намаас урвсан, ардын намаас урвсан хүмүүстэй бид нар нийлсэн. Одоо тэрийг шашиж магтаад байх ямар ч шаардлага байна. Тэр бол бидний шүдний өвч болж байгаа. Асуудал хэлцэх болгон тэр хүмүүс өөр байдлаар илэрхийлдэг. Бид нар хангалттай олох бол чадахгүй байгаа. Засгийн газраас урвсан олон асуудал унж байгаа. Энэ байдлаа бид нар бүгдээ мэдж байгаа. Энийг бид нар бас ярилцах ёстой. 16 хүртэл ардсан нам засгийг тэргүүлээд доктортой ажиллах боломж байгаа. Алдаа докторууд олон гаргаж байгаа. Хэлэх газар нь хэлж байгаа, хэлэхгүй газар нь дуугаа сууж байгаа. Макро эдийн засгийн бодлогын хувьд бол макро харилцаж байгаа дөрөв хүртэл сайд бол бодлогын албанд гаргасан гэж үзэж байгаа би өөртөө. Одоо бүгдээ эдийн засаг сайн байна гэж ярьж байна. Бүгд өрийн сүлжээтэй томдчихгүй. Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан байна. Энэ нөхцөл байдлаас бодлогын өөрчлөлт хийж гарах ёстой. Ингэж гаргах нь хэн нэгэнд ашигтай байсан бол л таа.